Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Баран олшеврэм цус сорогчд. Хүсэхгүй бол бүү сонс. Харин худал ярихад минь л бүү саад бол. Өнөөдөр тосгоны буудлын том танхимыг баяр ёслолын байдлаар чимэглэж тод сайхан гэрэлтүүлжээ. Тэнд баян чинэлэг эрхмүүд хуран цугласан байна. Америкийн саятан ноён Гари Карди буудлыг тэр чигээр нь хөлсөлж аваад 7 хоног гаруй болж байгаа юм. Түүний гэрх сургаар үлгэр домог мэт яриа энд тэндгүү тархжээ. Тэрээр хэмжээшгүй баян. Түүний хөвөнгийн тариална гихтэл бүхэл бүтэн хаан тулстай тэнцэхээр тэнгүү их юм гэлцэнэ. Гарал үүслэнч түн нууцлаг гинэ. Тэр Мексикийн хаан асан Монтезумын удан бөгөөд Визли пүүзли бурхныг нууцаар шүтдэг ч гэж хэлцэх хажээ. Хүмүүсийн санаанаас нь зохиосон эдгээр ярианд үнний хувь багахан байсан мэдээж хэрэг. Харин ноён Гари туйлын баян бөгөөд нас залуу ан авдыг хорхойтой гүтэр хүсэлтэн хөдлөгдөн Африкт ч тэр энэтхэгт ч тэр очиж байсан гэдэг нь л хөдлөшгүй үнэн ажээ. Тэрээр ажил төрлөн амжуулахын хажуугаар аялан жуулчлах хүслэнч мөн гүйцэлдүүлэхээр Европт иржээ. Үлгэрийн ханхүү мэд ноён Гари Дракула гүнгийнхний эрдний цайзыг эзэмшилтийн багтаахаар Карпатын улсыг зорин ирсэн гэж тосгоныхон ярилцсан. Энэхүү цайз нь хамгийн багаар бодоход 40 жил харж гайхрах эзэнгүү хай гэдэж хоцорсон бөгөөд бүх эзэмшигчд нь хэдийн бурхан болж хамгийн сүүлийн нэг нь хорвоогийн явдлыг умартаж ховрог сахил хүртэн хийтийн хашаанд нэгэн насыг баран ертөнцийн мөнх усыг үзүүлсэн гэлцэнэ. Нэг хэсэг хүмүүс ноён Гари цайзыг худалдаж авсан гэж бас нөгөө хэсэг нь өв залгамжлан авсан гэж мэдгэцгээ хаж. Дракула гүнгийн удмынхны нэг нь энэтхэг оронд очин тентхийн Бярманарт шаварж хар шидийн аргад суралцсан бөгөөд хожим нь тэр хүний өв залгамжлагчид Америкт очсон гинэ. Ноён Гариг албад зарцнаар найз нөхөд зосар бэл дуучдаас бүрдсэн бүхэл бүтэн чуулган дагалдах болгоо. Саятны хамгийн ойр дотны хүмүүс гэвэл Вэйс эмч хэмээх яриа хөрөө сайтай хөгжөө наргантай балтгархан биетэй ноёнтон. Ажиггүй тайван байдлын туйл болсон Ахмад Райт хэмээх англи хүн хоёр юм. Ахмад Райт хэрцгий боомид олзлогдсон гарцаагүй хүлэн зойронд хоригдож байхтан ч амгалан занган алдаагүй. Амандан навчин тамхи цуугаад ажиггүй сууж байсан гэлцэх бөгөөд бараг ид шидэр шахуу суллагдахтач аяг ром дарс гуйж аваад анд нөхдийнхөн найран дээр суугаа юм шиг хэв нэг уус юм гинлээ. Хаагцаж салшгүй энэ гурваас гадна хэдий Америк хүн боловч Франц цустай гэдэг нь гар цаагүй мэдэгддэг Джеймс Ватт хэмээх нэгэн сэргэлэн залуу бай. Тэр бол үдсэн харсан бүхнийхэн учрыг нь олж хужрыг нь тунгаахыг үргэлж хичээж явдаг овто сэргэлэн залуу. Энэтхэгийн нэгэн шүтэний цээжин дээрх алтан линхуа цэцгийг барьж үзэх гэснийхэн төлөө золтол гараасаа салжхаагүй гинэ. Гарыг нь могоо мэт ороосон улаан цоохор сорив одооч түүнд бий. Тэрхүү сорив нь шүтэнийн доромжлуулсны төлөө түүнийг занжсан нэгэн улайрсан шүтлэгтний үлдээсэн дурсгал болон үлдэжээ. Ийм ажигч гэрхай авгаалжтай сэргэлэн болохоор нь Вэйс эмч түүнийг Шерлок Холмс хэмээн нэрлэх хаж. Эднээс гадна эрхлэгч Смит, Гаригийн шадар хя Сапо, Вэйс эмчийн зарц бөгөөд туслах
Аюул осолтой ангөрөх хийхэд аяндан хэрэг болдог эм тан, ороох боох зүйлсийг хариуцдаг Жо болон бусад тогооч, зардснаар түүнийг дагалдан явна. Бусад хөлсний ажилчдын тухайн очсон газараас нь төр хэрэглээд буцахтан халдаг ажээ. Ноён Гарыг тойрон хүрээлэгчид ч мөн түүний орчин суугаа газрын аясыг дахин өөрчлөгдөнө. Одоо харин голцоо ан авийн хорхоотой залуучууд эсвэл саятны хишиг горьдсон хүний ямаар хүүдгнэх дуртай хүмүүс ноён Гарыг дагалджээ. Эрхлэгч Смит бол саятан эзнийхэн зочдыг зохих ёсоор нь хөгжөн цэнгүүлж чаддаг нэгэн гэдгийг шударгаар хэлэх хэрэгтэй юм. Улам бүр их ол зомогтой ав хомрог тасралтгүй үргэлжилж өдөш бүр элбэг дэлбэг цоог барьж шилдэг сайхан дарсыг ширээ дүүрэн сөгөнсөр байлаа. Сарга зоогсон хүмүүсийн ам задгаарч орон зоогийн сүүлээр санаандан орсон бүхнийг хамж шимэн ярина. Эхэндэн хурдан мордын уралдаан хүүхэн шуухны тухай ярьж байсан. Цаашлан уул гүвэ даман холдсоор ан авийн сэдв рүү шилжиж Америкийн ой шугуй энэтхэгийн ширэнгэд болсон элдв явдлын тухай өгүүлцгэнэ. Гэрийн эзэн өнөө орой элдв сонин түүх уншуулж өргөдсөн зочдыг хөгжөөхөр шийджээ. Хэрэгтэй чугал бичиг баримтуудан эмхлүүлэн цэгцлүүлэх. Гол нь тосгоны сүмийн бичиг цаасан дундаас Дракула гүнгийн удмынхны нас барсан хийгээд оршуулсан тухай баримтуудыг олуулахаар номын санч өвгөн Карл Иванович Шмидтийг саяхнаас өөртөө ажилуулж байгаа юм. Номын санч өвгөн орой бүр өдөр юу болсноо ноён Гарид тайлхиндаг бөгөөд сүмийн бичиг цаасан дундаас олсон зарим баримтыг үнэндээ бол хэн нэгний хизээ нэгэн цагт бичсэн тэмдэглэлийг өнөөдөр эзэндээ авчирчээ. Эдгээр тэмдэглэлүүд ноён Гарид сонирхолтой санагдсан тул оройн зоогийн дараа бүгдэд сонсогдохоор уншиж ирсэн зочдыг зугаацуулна уу гэж тэрээр Карл Ивановичаас хүссэн ажээ. 1-р бүлэг. Багшийн тэмдэглэлийн дэвтрээс 1-р хэсэг. Тэр нэгэн шөнөөс хойш нутгийн оршин суугчдын дунд түүний бараг харсан хүн нэгэхэн ч үгүй. Юу болох нь вэ? Санамсаргүй тохиолдол уу эсвэл ахад нэг хүн үрэгдхэн тэр үү? Би нэг хүн үрэгдлээ гэж хэллээ. Гэхдээ юунаас болж үрэгдсэн байх вэ? 2-р хэсэг. Би энэ дэвтрийг гартан барилгүй хагас жил болж чаж. Бүх юм нам тайван байлаа. Эдгээр олон санамсаргүй тохиолдлуудын цаана ямар нэг аимшигт уялдаа холбоо байна гэх сэжиг төрөөд энэхүү азгүй явдлуудыг товчуулан бичиж эхэлсэн боловч эцэст нь ийм мухар сүсэг давтсантан өөрөөсөө ч ичиж энэ ажлын хоошин тавихад хүрсэн билээ. Харин тэгтэл өчигдөр орой анчин Генрих халах болсноор миний эргэлзээ дахин сэргсэн юм. Генрих бол тосгоны бүх хүүхнүүдийн нууцхан хайрыг татсан үргэлж хөгжилтэй баяр хөөртэй явдаг сайхан залуу. Хамгийн сайхан бүжгэлдэг, хамгийн лут зоригтой хоёр. Тэр айх эмээх гэдгийг огт мэддэггүй. Чөдөөрөө сулж идэггүй бөгөөд манай тосгоныг өршөн ивэдэг их дагныг гүнийн шүтэн биширч бүр түүний дүрийг сахиус болгон ногоон онсроор хүзүүндэн зүүж явдаг байсан гэлцэн. Генрих баасан гаргийн өглөө анд мордохдоо сүмийн үдшийн хуралд амжиж ирнэ гэд явж. Гэвч ням гаригдч даваа гаригдч тэр ирсэнгүй. Түүний дөө бүсгүй Мария ах нь гай завлан тунсан байхгүй хэмээн маш их сэтгэлэн зовж манай галдгооны өрөөнд ирж уйлж дуулан арга чарга асуулаа. Лавг гаригдч Генрих ирсэнгүй. Тэр хэдийн амиргдсан бөгөөд цогцсон шулмын хөндийг өөс лолдох байх хэмээн тосгоныхон ам дамжин цуурч эхэллээ. Гэхдээ
Генрих яах гэж тийшээ явсан байх вэ? Дархан Михаилыг шулмын хөндөгөөс олсон байдгийм аа гэхэд тэр чинь согтуу байсан. Харин Генрих арх амс төгчгүй. Түүний ан ав хийдэг газар нь ч хүний замаас хол шулмын хөндөгөөс огт эсрэг зүгт ууланд байдаг. Эндээс хэдэн хуудас ураад авчихсан байна гэж номын сан чөвгөн хэлээд нүдний шилэн дээшлүүлэн дугрууган сөхөв. Ашгүй дээ. Дүр завсарлаад бүгдээрээ аяг сууцгаая гэж ноён Гари ол зөөрхөн дуу алдлаа. Ноёдо мардснаас төлөвлөсний дагуу маргаашийн ан авын дараа бид анчтын байшинд хонно шүү. Харин тэр анчтын байшин нь яг тэр шулмын хөндийн аман дээр байдгийн билээ. Ахмад Райт минь чамд зориг зүрхэн гайхуулга боломж гарч ирж байна та. Отогоор би юу ч ойлгохгүй л байна шүү гэж Ахмад Райт аман дамбавтнава. Шулмын гарт орохоор ойлгоноо гайгүй. Тэр алдарт шулмын хөндий гэдэг чинь тэгээд ямар учиртай газар гэдгийг тайлбарлаад өгсөн дээргүй юу? Шулмын хөндий бол тун сайхан газар. Хэмээн зочдын дундаас энэ нутгийн уугуул нэгэн ир ярианд оролцлоо. Тэр мууяр шүглсэн газар чөтгөр шулам өөрлөж аимшигт баяр наадмаа хийдэг гэлцдэг. Сүнс өдрийн бодож нүгэл чивлээс холхон байдаг хүмүүс тэднийг харах учиргүй юм гэдэг шүү. Гэв. Харж байна уу миний эрхэм найзуудаа гэж Гари дахин дуугараад шулмын хөндий бол манай цай зоршдог хадан зохионы бэлд байдаг баг шаархан сайхан хөндий. Гэвч хадан зохион дэндүү өндөр учраас тэндээс хөндий рүү буух боломжгүй юм. За талаараа бэтүү үргэлжилсэн модтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Шулмын хөндий нэг захад манай анчтын байшин бий. Харин нөгөө захаас нь холгүй цагаан зам өнгөрдөг юм. Хөндийн төвд ягаан удвал цэцэхэр битүү хучигдсан жижиг нуур бий. Тэр нуурын эрэг хөвөө нь их нам гаргахаг. Нар жаргах цагаар нуурын дээгүүр манан суун гэлдэг юм гинлээ. Айта миний бодоход наад манан ч л шулмын хөндийн талаарх элдэг домог ярианы их хүндэс болсон гэдг нь тодорхой байна. Хэмээн Вэйсэмч хошуу нэмэрлэв. Наатха битгий сонсороо. Удгуйнгийн мэдрэмж өчүүхэн ч байхгүй хүн шүү гэж гэрийн эзэн түүний үгийг таслав. Тэрхүү манна нь ялангуяа сарны гэрэлд өхмөл сарны цэцэг хэлхээ толгойдон зүүж даал мөрөн дээгүүрэн нимгэн цагаан нөмрөг дэрвэл зүүлсэн үтсгэлэн төгөлдөр залуу өсгүйчүүд болон хувирдаг юм. Тэдний нүд нь од мэд гялалзсан. Би нь ягааран гэрэлддэг. Мөөгүй юм байна гэж Райт бовтнова. Тийм ээ. Гэвч тийм дурлалыг таашаан сорих хүн тийм ж олон байдгүй байх. Өөрийн хүслэр болон өрөөлийн эрэхээр шулмын хөндийд тэргэл сартай шөнөөр очсон хүмүүс тэнтэн үхцгээдэг бөгөөд амьд буцаж ирлээ гэхэд нэг сарын дараа тэргэл сарн дахин гих үеэр үхдэг гэдэг юм. Нуурын хөөхнүүд шимэн үнсэгтэн хүний амь амьдралыг хамт соржохдаг гэнэлээ. Тэр шимүүлсэн эрд тамир тэнхэн тасарч нүүрэн зэвхэрж явсаар үхдэг юм. Нуурын усан тогтонг бөгөөд ялцармал юм бол тэндээс үүсдэг манан бодно нь ямар хуу хортой уур шингээсэн байхыг бурхан л мэдэх байх. Тийм байхад өхгүй яадаг юм гэж Вэйсэмч нэмэрлэв. Эмч минь болгоомжтой байгаарай. Эргэлзэж тэнэгэлснийхэн төлөө хожим хар усах болов доо гэд Гари инэв. Юу гэж дээ? Хэрв согтуухан намаг руу очвол живжүүхэн. Живдгүү маа гэхэд ус чихтэй газар ундснаас болж намгийн чичрэг өвчин тусна гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Харин намгийн чичрэг өвчин болж тоглоом биш тэхөө. Харин чи шулмын хөндийд өгсөн хүмүүсийн бие дээр байсан шархыг тэгвэл юу гэж бодож байна? Шарх нь маш жижиг,
үзэгдэх төдий байсан ч цаана алныг учиртай байх. Чи өөрөө дөнгөж сая мэдэгдэх төдий шарах байсан гэж хэллээ шүү дээ. Эн чин тайлбарлахад тун хэлбархан. Могоо юм уу эсвэл хануур хорхол хатгаа биз? За тэгээд ч өнгөрсөн юмыг яриад яах вэ ноёдоо гэж Гари гун харсан байртай өгүүлээд шулмын хөндөд хүн өвхөж үргэтгэн болсоор 30 гаруй жил өнгөрчхөж. Манай зөрөг Дахмад Райтад ч лутыг зүрх зөрөгтөн гэдгийн үзүүлэх шаардлага алга. Нойрсож буй гоовсгүй тэнгэрийн луу битгийх л жирийн цус соргч нүднийг юм болсон цагт амьдарч буудан харамсгаас өөр зүйл бидэнд үлдсэнгүй. Бэд зөвхөн бусдын байгуулсан баатарлаг үйлсийн тухай сонсож суухаас аргагүй болжээ. Дахиад нэг аяг дар суугаад нааша анхаарлаа хандуулно гэв. Номын санч өвгөн нүдний шилэн буулгаад цааш үргэлжлүүлэн уншиж эхэллээ. Түүнийг дөнгөж ухаан ормогц. Ямар нэг зүйл тасаатгаж хүчсэн хуруунуудыг нь бид арай гэж тэнээлгэв. Үргэлж сахиус болгон хүзүүндээ зөөж явдаг их тагны дүр нь Генрихийн гарт атгаастай байжээ. 15. Өнөөдрөөс Генрих урд хойно наруулан учир битүүлэг зүйл ярьж эхэлсэн ч ухаарч сайн нэгтлээд үзвэл үнийг иймэрхүү явдал болсон бололтой юм. Хэдийгээр Генрихийн хувьд энэ нутагт төөрнөө гэдэг тун хачирхалтай зүйл боловч төөрч явсаар шүн шулмын хөндийн нуур руу яваад орчихож. Аливаа цусан зүрхтэй усан нүдтэй хүмүүсийн нэгэн адилаар тэрхүү нуураас айх сэтгэл төрж зүгтгаар шийдэн нуурын манан будан үл хүрэх хадан цохион дээр авирин гарч тэндэн унталгүй үүр цайлгахаар шийджээ. Хадан цохионы орой дээр долоогны будны дэргэд сун үнэн сүсэгт католик шашинтны ёсоор Ааве Марияг амандан уншин бодлогошрон суусан аж. Саран авахай хорвоо ертөнцийг гээгүүлж нуурын мандал дээгүр суунаглах манан боданг мөнгөлөг цацаргаараа нэвцүүлэн туяарч долоогны цэцэгсээс ад биш сайхан үнэр ангилан байж. Бүх бие тавирах мэд урдум нь үзэгдээгүй сайхан мэдрэмж яг л шууд харван орж ирэх шиг болж халуун өргөсөн гэж Генрих ярьлаа. Гэнц салхисэрчгэн долоогны бут найгаж мөчрөн түүний цээжийг дэлдэх тэрхэн хормд долоогны цагаан цэцгэс түүнийг хучин бүрхжээ. Намайг цагаан бүтээлгээр хуччих шиг санагдсан гэж тэр хэллээ. Сар бүүдийгээд иржээ. Тэрхүү бүтээлг нь гэрэлтэн том ногоовтор нүдтэй улаан ягаан уруултай үгээр хэлшгүй үдсгэлэнтэй сайхан хүүхний цайвар царай тодхон харагдаж байсан ажээ. Тэр хүүхний үдсгэлэн гоо царай улам бүр ойртож би түүнээс нүдэнч салгаж чадахгүй байсан гэж Генрих хэлж байна. Залбирал унших гэсэн чинь үг эвлэж өгсөнгүй. Хүзүүндийн зүйлттэй сахиусан шүүрэн гартан адгах гэтэл оосрон жалга байхыг мэдээд би хичнээн их айсан гэж хэмээн тэр хоолойгоо чичрүүлэн хэллээ. Тэр хүүхэн намайг цагаан бүтээлгээр хулдан авахтан сахиусыг тас татан хайжээ. Эцэст нь тэрний уруул миний уруулд наалдаж бүх юм бүдгэрэн толгой эргэж би ухаан алдсан гэж Генрих нэмж хэлв. Генрих хүзүүгээр нь хүчтэй өвдөхөд хөндүрлэн сэрж ухаан оржээ. Нүдэнэ жамчхаасан өмнө шинхэн цусны ихүн үнэрт толгой нэргэн мансурч эхэлжээ. Миний толгой дахиад л эргэж би унаад өгсөн. Унахдаа ямар нэг юмнаас гараараа зууран авсан. Цаашаа яасныг огт санахгүй байна гэж Генрих өгүүлж байна. Түүнийг цус орогчдоос аврахаар их таг нь өөрийн биеэр тэнгэрээс бууж ирсэн гэдэгт Генрих чин сэтгэлээс нь бат итгэлтэй байна. Их тагны нүүрнээс гэрэл цацран байхыг тэр харсан бөгөөд ялагдсандан хорссон шулмын зэвүүн инээдийг ч сонссон гин. Түүний унахтан гартан атгаж авсан зүйл нь өнөөх ариун нандин сахиус нь байжээ. 16.
Тосгоны багш соёл гэгэрлийн үрийг таригч миний бие цус сорогч мэтэд итгэх учиргүй. Хэрв Генрихт тохиолдсон явдлыг уужуу тайвуу тунгаан бодоод үзвэл утга учир нь ойлгохдохгүй зүйл огт алгаа. Генрих төрчээ. Нямгаргийн шөнө маш харанхуй байсан. Шулмын хөндөд явж байгаагаа мэдээд манай тосгоны бусад тариачдын адил маш их айж хөндийг түргэн нэвтэрч тосгон рууган зүгэлхийн оронд уул руу гүйжээ. Хөндийг нэвт гарнаа гэдэг бол нуурын хажуугаар явна гэсэн үг. Харин энэ бол түүний хувьд зүрхэлж болшгүй зүйл. Генрих чулуун дээр суугаад зөөрмөглөж тэр яриад байгаа бүхний зүүдэнтэй л үзжээ. Нойрондон дийлдэн унахтан толгоогоор нь чулуу мөргөн ухаан алдсан байна. Ийм л юм болж тээ. Харин яагаад түүний тамир тэнхэн ийм дорой байна вэ? Маш ихээр цус алдсан үед л хүн ингэж тамиргүй болдог гэж баг эмч хэлээд байгаа. Түүний бид ямар нэг шарах сорив байгаагүй болохоор ердөөл халууцаж сэтгэл нь хэд хөөрснөөс хамраас нь цус гарсан байх. Тэгэд л цамцных нь ингэж цусан толбогдсон байлгүй гэж баг эмч үзэж байна. Харин тэр толбыг нь харахад нэг их цус гараагүй мэт байгаа хэдий ч ийм өчүүхэн юмнаас болж эрүүл саруул залуу чирэг Генрих ингэдлийн тамир тэнхээгүй болсон нь баг эмчийг гайхшруулж байна. 17. Өнөөдөр би шулмын хөндөд очиж Генрихын ундаж байсан газрыг амархан оллоо. Хад төшүүлэн тавьсан бууныхан дэргэд хаяж оргисон малганч байж байна. Түүний сууж байсан чулуун дээр сууж үзээд долоогны бод хүчтэй салхинд найган ганхахтан хэрхэн хурц өргөсөрөн Генрихын хүзүүнд байсан сахиусны оосрыг тасдаж хүзүүг нь хатхан шарах тусныг ч маш тодорхой ойлголоо. Нөгөө сахиусны оосор ч энэ мөчрөөс унжиж байна. Чулууны ёроолд Генрихын өвдөг тохоймор гарсан байхыг ч үзлээ. Унах үедэн аль таарсан зүйлээс зуурж авахад оосор нь тасраад ойжсон сахиус гарт нь таарч тэрнийг нь тасаатгсан бололтой. Хэрэг би хамраас нь гарсан цус хааш асгарсныг мэдэж болох ямар нэг сэжүр болсон бол бүх зүйл маш тодорхой болох байлаа. Харамсалтай нэ. Би тийм шинж тэмдэг олж чадсангүй. Эргэн тойрон бүх юм нам гүм байлаа. Гэртэн харих замдаа энэ хавьд зөвхөн шулмын хөндийн нууранд дургадаг ягаан удвал цэцэг зам дээр хэвдэж байхдаа таарав. Хаанаас гараад ирсэн бол баг зэрэг гундсан ч үзэмжтэй сайхнараа л байна. Генрих цэцэгдүүлсэн тухайган яриаггүй дээ. Тэр угаасаа нуурын тэнд очоогүй гэсэн. Би тэр цэцгийг гэртэн авчираад шилэн аяганд хийгээд ширийн дэрийн тавьчихсан нь одоо энэ байж байна. Ямар үдсэглэнтэй цэцэг вэ? Хатаж гунцсны улам өрч алга. Амьсгаланч хүргэхийн аргагүй эмзэгхэн тунгалаг дэлбийн чичирсгийж бөнжигнэн гялтгнах усны туслууд нь бүсгүй хонгорын нүд шиг гялалцах хажээ. Юута анхлан үнэр ханхлан бай. Энэ өхмөл сарнайн төрлийн цэцгэсээр үнэргүй байдаг биш үү? Элд хоосон төсөөлөл ингээд хаяа орж ирэх болж тээ. Унтаж амрах цаг болжээ. Бурхны авралаар цусрагчин явдал ингээд нэгэм дууслаа. Ойлгож цөхөөд байх юмгүй жирийн л зүйл байж. Хорин үзэг барьж үг холбосонгүй 3 хончгож. Ойртоо миний ухаан санаа нэг л биш байна. Генрих тохиолдсон тэр бүх явдлыг уужуу тайван эргэцүүлэн бодож үзээд миний сэтгэл амарч унтахаар хэвдсэн билээ. Дэрэн дээр толгой тавингууд л унтаад өгсөн бололтой байх юм. Хичнээн хугацаа өнгөрснийг мэдэхгүй ч нэг мэдхэд би унтаа сэрүүн хоёрын завсар байх шиг санагдаж эхлэв. Өрөөнд мөнгөлөг цайвар гэрэл анивчин гэж жирвэлзэн байлаа.
Энэ бол сарны хүйтэн ёлтохор туяа биш. Харин хүний хүсэл сонирхлыг гжигдэм хэрнэн сүрдмээр гэрэл байна. Миний өрөөний хаа нэгтээс ийм гэрэл үүсэж буйн тодорхойч чухам яг хаанаас тусаад байна вэ? Гэрлийн цацрагийг угтуулан харвал миний бичгийн ширээний тэндээс тусч байгаажээ. Өнөө яган удвал цэцэг аяхтай усанд амьгүй юм шиг хөвхөн нэгэнт болоод өндөр гойлог ишин дээрэн ихэмсэг бардам гонхолцож байсан. Тэрхүү цэцгийн ишин аажмаар эмэгтэй хүний сэтгэл татам сайхан бий болон хувирч цомрлогийн оронд нүд баясхан хөөрхөн толгой бий болов. Гониг шингэсэн том алаг нүд, улаан ягаан уруул, цонххор цайвар царайтай бөгөөд алдлаг шарвс нь цээж хөхрүүн асгаран буужээ. Тэрхүү дүрс чимээгүйхэн гонхолзон хөдөлж, гонхолцох тусам улам бүр эгэлжирийн нэмэгтэй хүний бие төрөх аажмаар цогцлон бий болох бөгөөд сэмгэр мөнгөн утсаар нэгсэн мэт нэвт харагдах хажээ. Түүнийг ширээнээс нь холдон нааш чиглэхэд анхлон тансаг үнэр аялгууд сайхан их шиг өрөөгөр дөөрлээ. Хэрхэн хөдөлж байгаа нь сайн харагдсангүй. Яг л агаарт хөвөн хөөрөх мэт байлаа. Улам бүр ойрцсоор хэдийн миний орны дэргэд хөвөн ирж ямар нэг зүйлийг шивнэх бөгөөд жохом юу хэлснийг нь би ухаарч ойлгож завдсангүй. Тэр хүүхэн над руу тонгооход миний хамаг бие хүйт оргиж цээжин дэрмэн даран унахыг завдахад би айсандан хүч орж байдгааран хашгиран хий үзэгдлийг түлхэж орхилоо. Юм төжигнэх чимээ гарч шил сав жингэнэн хагарлаа. Мина сандарсандан өрөөнд гүн орж ирээд бяцхан байзанснаа хартарч зүүдэлж хашгираад ширээн дээр байсан шилэн сав унгаага тагалжглаа. 2 жилийн өмнө худалдаж авсан цоо шинхэн сав байсан юм гэж үгэлхэн сонсогдов. Тэгэхлээр энэ зүүд байжээ. Итгэж чадахгүй бичгийн ширээр өгөн харвал өнөө мө яган удвал цэцэг бүр гундаж гоцорчээ. Ердөө зүүдэлжтэй хөөрхөө. Инээдтэй. Бас ичмэр юм болж байна та. 22 Өдөр ердийн хөрөөл өнгөрөв. Шөнө болохын хэрд нөгөө яган удвал цэцэг амилж эхлэх шиг санагдлаа. Би орондоо орж хэвтээд ном уншиж эхэлсэн боловч нөгөө цэцэг рүү өөрийн ирэхгүй байн хялмалцсаар байв. Би андуурсангүй. Тэр цэцэг улам бүр өнгөжн гэрэлтэж эхэллээ. Дахиад хэдэн хором өнгөрөхөд тэр бүр ишин дээрэн гунхаж эхэллээ шүү. Би нойроо мартан орон дээрэн өндийн суулаа. Харин нөгөө цэцэг аль хэдийн бүсгүй хүний биеийг олон ховирчээ. Нөгөө л их шиг аялгуу үнэр үүгээр нэг түгэж эхлэв. Гэвч тэр над руу ирсэнгүй. Харин ямар нэг зүйлийг аргадан гуйх мэт царайчлан ширтээд л байгааж. Тэр яах гэсэн болов? Амиа хорлож өгсөн азгүй нэгэн бүсгүн сүнс аврал ирэн өөрийнхөө хойноос мөргөл залбирал уншихыг хүсээд байна уу да гэж надад бодогдлоо. Хий үзэгдэл ёолон гинжсээр алга болчихов. Хэрхэн яаж ундснаа ч би санахгүй байна. 23 Өглөө болоход өнөө удвал цэцэг бараг бүрмэсэн гунджээ. Би дахиад л зүүдэлсэн гэж үү? Үгүй. Огт үгүй. Тэр хүүхэн надаас чухам юу хүсэж байгаа юм болоо гэсэн бодол өдөржин намайг зовоов. Өнөөдөр энэ тухай би өөрөө түүнээс асуух болно.
Оройн хоолны дараа би нөгөө ягаан удвал цэцгийг харах гэсэн боловч цэцэг ширээн дээр байсангүй. Минагаас асуувал тэр хатаж орж исэн цэцгийг гаргаад хайчихсан гинэ. Хайрын цэцэг. Би бүр тасаж орхиж. Шөнө болсон хэдийч миний нойр бүр хулжиж би түүнийг хүлээсээр байлаа. Харанхуйд хоосон ширээ бүртэлцэн харагдаж бөхчм халуунд дотор давчтан би хүлээсээр байсан боловч эргэн тойрон намгэн байна. Гэвч би дэмий хүлээжээ. Эцэст нь цаашид хүлээх тэсвэр алдагдаж босоод цонхоо нээлээ. Сарны мөнгөн туяанд тэртээ шулмын хүндид буй манан бодан элдв хэлбэр дүрсийг олон суунаглаж харагдана. Тэр бүсгүй намайг шулмын хүндид хүлээн байх шиг санагдлаа. Тэр хүүхэн юу хүсэж байгаа юм болов? Манан боданг нүдэн жилтэл ширтвч тэр харагдсангүй. Гэхдээ л нөгөө бүсгүй намайг тэнд хүлээж байгааг би тодорхой мэдэрч байлаа. Түүн дээр очдог юм билүү? Хэрв шулмын хөндийн талаарх хүмүүсийн яриа үнэн бол яах вэ? Намайг тэнэгэлзэж байх зур наран мандаж, манан бодонч миний эргэлзээ хүслийн хамт замхран сарнилаа. Ямар тач баг эмчээс тайвшруулах тусал өгөөч гэж гоё та. Хорин Ташрамт хэлэхэд өнөө Генрих сүмийн манаачийн туслахаар ажиллах болжээ. Шинэхэн цус үзэж огт чадхаан болсон. Одоо хийсэн нүглэн ариусган залбирах цаг болсон гэж тэр ярьж байх юм. Сүмийн манаач өвгөн түүнийг нилээд хөхүүлэн төрхрэх хажээ. 100 гаруй насыг зооглож эрүү өвдгөн нийлэх шахсан өвгөнд залуу туслах үнэхээр хэрэгтэй тул тэгхэн чаргагүй үсттэй. Хэрв цус сурагчгийн нэгэн хүний цусны амтыг авсан л бол түүнээс зүгтан амьд гарах тун хэцүү гэдгийг өвгөн Генрихт үнэмшүүлжээ. Харин сүмд байвал их тагнын аврал хамгааллаас гадна өвгөн өөрөөнч түнд тусалж чадна гэнэ. Тэр золигнуудыг хэрхэн аргалахаа би мэднэ гэж манаач өвгөн баталсаар байна. Хорин Тусаалга юм уугаад бүх сайхан унтах болсон нь хамаг учир цус сурагчд биш. Харин миний сэтгэл мэдрэлд байсныг гарцаагүй нотлохоо биш гэж юу? Цааш юу болохыг үзэлгүй би яагаад хулчиж орхисон юм болоо? Генрих гүнээс үслэн мөргөж сүмийн хонхыг хичээнгүйлэн дуугаргах болсныг эс тооцвол бүхэл юм урдын харан хэвэн явагдаж байна. Яагаад ингэх болсныг Генрихээс асуувал тоймтой юм ярьсангүй. Гагцхүү хүзүүний шархан тун удаан эдгэж байгааг л хүлээн зөвшөөрлөө. Тэр хүүхэн өөр хүний цусыг сорхоос нааш Генрихийн шарх эдгэгчгүй гэж бидний яриаг чагнаж суусан хөгшин манаач дуртай дургүй өгөөлөв. Хүүхэн ойр тэхэл сонирн байна. Цонх болон цонхны хүрээний дээд талд хаалган дээр энд тентгүй хрест зуржээ. Цоожны нүхнээс авахуулаад завсар зай бүрийг саримсаар чигжиж, саримсны иш цэцгээр хийсэн хэлхийг Генрихийн орны дэргэд өлгөөж, тэр муухай үнэртэй ургамлаар цэцэрлэгийг тэр чигээр нь дүүргэж орхижээ. Яагаад ингэвэ гэж намайг асуухад тэд саримснаас жигшдэг юм гэж өвгөн хариуллаа. Шинжлэх ухааны номоор бол цус сурагч гэж байдаггүй. Үхсэн хүнч авснаасаа босч ирнэ гэдэг боломжгүй зүйл гэж би түүнд тайлбарлахад тэрээр ёжтой мушилцаад залуу байна та чи миний насан дээр ирээд аяндаа мэднэ гэж үгэллээ. Минагийн ярьж байгаагаар бол өвгөн цагтаан цалгиж явсан хүн юм.
Тэр Дракула гүнгийн удмынхныг хүмүүжүүлж цайзад амьдардаг байж. Гэвч гүнгийнхэнд золгүй явдлууд ээлж дараалан тохиолдож бараг бүгдээрэн хадан гертэн харьцгааж цайз орхигдсон хүсэр хаягджээ. Гүнгийн холын төрөл садангууд Америкт амьдардаг гэж ярьцгаах боловч тэдний хаана байдгийг нь хэн ч үл мэднэ. Байцнараа гэж залуусын нэг нь багшийн тэмдэглэлийг цааш уншихыг төр таслаад. Тэр Америкт байдаг өв залгамжлагч гэдэг нь ноён Гари та юм биш үү? Би ч бас нэг тиймэрхүү зүйл сонссон юм байна гэлээ. Тэр ч харин үнэн шүү гэж залуу эзэн хэлээд тэр хүн нь би яг үнэнтэй бол миний нагад зах байгаа юм. Нагад зах маань өөд болготон өөрийн хөвөнгийн тариаланг бас гүнгийн хэрэгэн ба цай зөвлөх эрхийн хамт надад өв залгамжлуулан үлдээсэн юм. Хөвөнгийн аймаг хямралд өртсөн учраас эхэндээ надад мөнгө төгрөгөөн салхинд хийсгэчихгүй төлөө зүтгэхийн хажуугаар хэрэгэм зэрэг цайз шилтгэн бодож явах зав байсангүй. Тэгээд эцэст нэг боломж гарч хагас жилийн өмнөөс Европ төрж энэ бүхнийг хөөцөлдөхөөр шийдсэн юм. Цайз хийгээд эдлэн газар нь ямар тааж байж л байгаа юм байна. Гэвч харж хайхрах эзэнгүү удснаас бүр авах танаггүй болжээ дээ. Цайз нь нурсан балгас шиг л юм харагдана үлээ. Би ч хараахан очиж үзээгүй л байна. Тэгээд ч элен цөвөг оршуулсан тухай болон эсвэл хаана оршуулсныг нь гэрчлэх бичиг баримт олдохгүй байгаа болохоор би цайзыг эзэмшилтийн шууд авчиж чадахгүй байгаа юм. Тэм учраас л би сургуулийн сүмийн бичиг цаасыг нэгтлэн шалгаж өгнө үү гэж Карл Ивановичаас хүссэн юм. Хайгаад байгаа бичиг баримтаа олоогүй хэрнэн Карл Иванович эндхийн цус сурагчдын тухай элдв тэмдэглэл авч ирээд байгаа юм. Үннийг хэлэхэд цус сурагчдын тухай би өмнө нь хизээж сонсож байгаагүй. Тэр тусмаа эндхийн лам энэ бүхнийг Эрд балрын үеийн үлгэр домог гэж тайлбарлаж, харин тосгоны ахлагч нь болохоор сүүлийн 30 жилд ямар нэг хүн амны хэрэг нууцлаг үхэл тохиолдоогүй гэж баттаа хэлж байна. Нэгэн согтуу мужаан эр эхнэрийн цавчиж орхисон ганц тохиолдол гарсан боловч эхнэр нь түүнээс хойш бүтэн жилийн дараа л өөд болсон гэнвэлээ. Та бүхний мэдж байгаачлан би өвлийг Парист өнгөрөөсөн. Харин хавраас миний ан ав хийх хорхоо гоцгонож хараахан албан ёсоор өвлөж аваагүй байгаа эдлэн газартан энэ Карпатын улс руу хамтдаа ирэхийг та бүхэнд санал болгосон хэрэг. Цайз нь тун олихиомуудаа харагдаж байсан болохоор одоохондоо анжтын байшинг аятаахан янзлахыг тушаасан байгаа. Карл Иванович энд төрүүлж ирээд хуучны бичиг цаасны тоос шороотой хутгалдаж байгаа юм. Хэрв ноён Гари та цайзын бичиг цаасыг үзхийг зөвшөөрвөл тун сайн байна та гэж номын сан жөвгөн хэлв. Тэгээрээ. Энэ ажил танаас зүгтаагаад явчихгүй. Маргааш бүгдээрээ хамтдаа цайзыг үзцгээе. За найзууд. Одоо бүгдээрээ сүүлийн удаа нэг тамхи хэлцгаая гэж эзэн бүгдд нь санал болгоод Карл Иванович үргэлжлүүлээд уншин уу гэв.